Сайн байцгаана уу? Намайг Мөнхцөг гэдэг. За өнөөдрийнхөө би Instagram-ын талаарх хичээл дээрээ. За Instagram маань ингээд яг яваад оронгууд яаж харагддаг вэ? Хаана юу байдаг вэ? Одоо Instagram гэдэг маань ер нь юу вэ гэдэг ерөнхий ойлголтыг өнөөдөр өгье гэж бодож байна. За Instagram руу ингээд яваад оронгууд үзэгдэх байдал нь бол шууд ингэж харагдан. Зүүн гар талдаа дээд талд нь болохоор миний Instagram-ийн cover зураг байна. Тэгээд баруун гар талд нь бөөрийнхи дотор одоо миний Instagram-ыг харж дагаж явдаг хүмүүсийн нэр зургнууд нь байна гэсэн үг. За миний cover зургийн ард байгаа зураг болвол одоо жишээ нь хамгийн сүүлд миний дагдаг энэ хүн маань өөрийнхөө Instagram дээр нэг бол story хийсэн, нэг бол пост оруулсан гэсэн үг. Одоо ээлж дараалал ингэ байж идэг гэсэн үг. Тэгэнгүүт би мэдээж энэ хүнийг нэгэнтэй л дагаж харж сонирхож явдаг учраас Instagram руу оронгуудаа одоо энэ хүнийхээ зурган дээр дараад энэ хүн маань ямар пост оруулсан байна, юу бичсэн байна, те story хийсэн байвал тэрэн дээр юу тавьсан байна гэдгийг ингэж харах зорилттой ингэж ээж дараалалтай харагддаг гэсэн үг. За Instagram маань ерөнхийдөө ингээд дэлгэцэн дээрээ 5 төрлийн тэмдэгттэй. За хамгийн доод талын энэ цагаан байшин шиг байхын шиг зураг маань болохоор одоо яг энэ харагдаж байгаа дэлгэцэн дээрх байдлыг илэрхийлж байгаа. За дараагийнх нь бөөрөнхий буюу томруулагч шилтэй энэ бөөрөнхий дээр яваад оронгууд энэ маань болохоор хайлтын систем. За энэ хайлтын системийг ашиглахдаа одоо би шууд сонирхож исэн Instagram дээр хайж байгаа хүнийхээ нэрийг бичнэ гэсэн үг. Одоо жишээ нь энд би бол хамгийн сүүлд хайжсэн хүмүүсийн маань нэр гарч ирж байна л да. Тэгэнгүүт одоо жишээ нь хамгийн түрүүнд Юлия Бестерч гэдэг юм уу те энэ эмэгтэйг би яагаад ингэж Instagram дээр сонирхож хайж орсон гэхээр энэ эмэгтэй Instagram-ыг одоо маш зөв одоо хөтөлдөг. Instagram-аас одоо маш их хэмжээний мөнгө олдог. Энэ хүний өөрийнх нь ажил ерөөсөө Instagram. За тэгээд маш олон дагагчтай. Тэгээ энэ нэмэгтийн одоо ийм олон дагагчтай эндээс Instagram-аас маш их мөнгө олдог арга нь юу юм бэ гэдгийг би одоо судлаад энэ хүүхнийг олоод Instagram руу н орж исэн байна. Тэгэхээр би өөрийнхөө одоо сонирхож байгаа хүмүүсийг Instagram дээр ингэж хайна гэсэн үг. Энэ нэг өсөнтэй хайлтын систем. За 3 дахь тэмдэгт болох энэ нэмэх тэмдэг нь болохоор би одоо Instagram дээрээ фото зураг оруулах, аль эсвэл видео хийх гэж байгаа болвол одоо би нэг өсөндөө энэ дээрээ дарна гэсэн үг. Одоо жишээ нь би фото зураг оруулах гэж байгаа бол одоо баруун гар талынхаа энэ хоёр давхардсан дөрвөлжин дээр дарна. За тэгээд дөрвөлжин дээр дараад би нэлээд хэдэн зураг сонгоно гэсэн үг. Одоо жишээ нь хэдэн ч зураг би Instagram дээр оруулж болно гэсэн үг. За хэрвээ би видео оруулах гэж байгаа бол видеон дээрээ за дарна гэсэн үг. Одоо жишээ нь би видео оруулъя гэж бодъё л доо. Тэгэнгүүт одоо энэ видеог ч юм уу жишээ нь за ингээ энэ видеог оруулъя гэж бодлоо гэхэд баруун гар талынхаа видеогоо сонгоцсон дээдлийн сумыг дарна. За энэ сум дээрээ дарангуут би видеоныхоо үзэгдэх байдал чанарыг одоо ямар нэгэн өнгө оруулах уу, хар цагаанаар ч юм уу те илүү тод ч юм уу ийм сонголтууд надад өгдөг. За надад болоод фильтр гэж байна. За хоёр дахь нь болохоор энэ дундх нь одоо энэ тус видеогоо тайрж багасгах уу гэсэн ийм санал орж ирж байна. Би энийг бол багасгах сонирхол алга. Яагаад гэвэл энэ угаасаа жижигхэн видео л доо. За ингээд видеогоо би оруулчлаа. Тэгээ баруун гар талын дээд талын суман дээр ингээд заагаад за тэгээ би текст оруулна. Одоо жишээ нь юу гэдэг л энэ те маргааш гадагшаа гарахтаа зайга барай гэдэг юм уу. Ингэж текст бичээд за ингээд баруун гар талынхаа зөв тэмдэг дээр дараад ингээд би Instagram дээрээ видео, фото одоо юу ч оруулж болно гэсэн үг. Одоо энийгээ би орсон үгүйг шалгахын тулд баруун гар талынхаа хамгийн доотлын өөрийнхөө зурган дээр ингээд дарангуут ерөнхийдөө болохоор миний Instagram дээр одоо байгаа фото, видео бүх зургнууд маань ингээ харагдчихэйдэг. За ингээд 3 дахь тэмдэг нь маань ийм байсан. За 4 дахь тэмдэг маань болохоор ийм цүнхний зурагтай тэмдэг байгаа. Энэ болохоор Instagram 2020 оны ерөнхийдөө 8 сараас эхлээд одоо шинжлэгдээд ийм дэлгүүр оруулсан байгаа. Энэ дээр болохоор одоо би жишээ нь
өөрийнхөө сонирхдаг одоо брендийн нэрийг бичээд гоо сайхан юм уу, хувцас юм уу, тий гоё чимгэл юм уу гэдгийг ингээ оруулж өгч болно гэсэн үг. Одоо жишээ нь би Burberry сонирхдаг гэж бодъё л доо. За ингээ Burberry-гээд бичингүүт одоо ингээ гараад ирдэг. Тэгэнгүүт одоо Burberry өөрөө Instagram дээр олон дагагчтай ингээд дэлгүүрээ ажилуулдаг бол одоо ингээ шууд үнэтэйгээ тухайн бүтээгдэхүүн маань гараад ирдэг байгаа. Та дөрөвт тэмдэг маань ийм учиртай байсан дэлгүүр. За 5 дахь тэмдэг маань болохоор одоо миний зураг байгаа. Энэ нь одоо яг уу яваад оронгууд миний өөрийн Instagram-ийн үзэгдэх байдал харагдаж байна л да. Одоо хүн ороод миний зураг руу дараад ингээ харах юм бол миний одоо тавьсан видео, фото, зургнууд ямар байна. За энийг төр устгах гэж ингэж харж болдог. За тэгээд би ч гэсэн өөрийнхөө одоо Instagram-ыг одоо үзэгдэх байдлыг яаж одоо нэг өнгөнд оруулах уу, ямар харагдаж байна гэдгээ бас ингээ хараад яваад ээж болно. За энэ Instagram дээр байгаа одоо өөрийнхөө нэрийг за одоо хүн намайг юу гэж бичиж хайвал олдох бол гэсэн бүх боломжуудыг би дараагийнхаа хичээл дээр одоо оруулж өгнө. За тэгээд тэрнээс гадна энэ доор байгаа өөрийнхөө зурган дээр ингээ жоохон удаан дарах юм бол одоо энэ дээр миний ингээд 1 2 3 4 гээд дөрвөн ширхэг хөтэлдэг юу гарч ирж байна л да. Instagram хуудаснууд. За тэгээ би нөгөө нэг биш нэлээд олон Instagram хөтэлдэг бол хамгийн одоо шаардлагатай ч юм уу одоо пост оруулах гэж байгаа. Тэгээд стори оруулах гэж байгаа Instagram-а энэ дээрээ дарж сонгож ороод за тэгээд стори оруулаад за тэгээд мэдээлэлээ оруулаад ингээд яваад байдгаа гэсэн үг ээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгнө. Баяр таа.